За сайн мэцхан үзэгчдээ Үүлэн дунд подкастын маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За ингээд үзэгчдийн хүсэлтээр алдарт дуучин Отхон мөнхийг. За Отхон мөнх маань хүрэлцэн ирсэн байна. За бүгдэнд нэг өдрийн мэндийг хүргье. За урилга хүлээж авч ирсэн баярлаа. За баярлаа. За ойртоо сонь сайхан юу вэ? Юу хийгээд байна? Ойрд бол хавршаад 50 байна дөө. Юмнуудаа ганц тэгэр нь явуулаад энэ тэгэхэд. Сайхан YouTube хуудас нь 100,000 subscribe хүрсэн байна шүү дээ. Одоо 2 хонж. Яг өөрөөрөө хөгжүүлсэн. Тийм яг өөрөө 22 онд анх нэгэл тэрэн дээр дуунуудаа оруулжсэн. За хоёлаа одоо гоё яриагаа мэдээч одоо хүмүүсийн амар сонирхож байгаа зүйл нь яг хаанаас яаж эхэлсэн яг юу ингээд хөгжим дуртай болгосон гэдгээс яриагаа эхлэе. За эхнээс нь анх хөгжим дуртай болсон гэвэл яг нэг хипхоп дуунууд сонсогдсон шүү дээ. Нэг чихний хажуугаар ингээл тэгж явж байгаа л нэг дуу олж сонсоол. Тэгэл тэр дуунаас одоо тэр нь болохоор Мабрант ахын тэр үед би ч жоохон байсан юм да. Одоо жоохон л байна л да. Тэр үед Мабрант ахын хөгжим гэдэг дуу байсан байхгүй. За. Тэгээд анх болохоор нэг backyard show чанд UBS-ээр гардаг байхад би яг тэрийг тэндээс сонсчихсан байхгүй. Backyard show бол амар үздэг байсан. Тэгэл нөө зургатаар гарч яхад нутсан дээр бичлэг хийж авдаг байж байгаа л. Тэгээд тэр дуг мовчаах, бүүмтах гурав хийгээл гараад ирэнгүүт сонсож байгаа л тэрийг дагаж дуулж байгаа л нэг мэт чинь л дууны өвчтөг болол өөрөө бичиж үзээл өгүүлж үзээл тэндээс л өөр нэхэлсэн дээ. Тэгээ өмнө нь бол яг шүлэг бичдэг байсан. Яг яруу найраг талаас нь уу? Тий. Ер нь бол яруу найрагч болно л гэж боддог байлаа да тэр үедээ. Тэгж явж байгаа л дуурсан да. За 10 жилийн хаанд хүсэн бэ? 10 жилийн дурсамжаасаа. Хөвсгөлд. Хөвсгөлийнх юм уу тий? Гэж хөвсгөлийнх. За. Хөвсгөлийн унгаа. Тэгээд суманд 9-р анги 10-р анги хүртлээ сурчаад тэгээд аймгийн төвдөө очиж коллежид сураад л 2.5-аар сантехникч мэрэгчлэр төгссөн шүү дээ би. Тийм үү? Тий. Вау. Яар сонирхолтой мэдээ. Тэгээд харин селестр болсонгүй дээ. Рэпер болчихлоо. 10 жилээ төгсчөөд хотод бас ахаа сурах гад ирсэн юм уу? Гүү. Ер нь ирж 90 очиж ажил хийдэг байсан. За. Тэгээ ер нь зуны амралтаар тэр үед чи яг ковид үе байсан юм. Тэгэл ирж ажил хийдэг байж байгаа л. Тэгэл эндээ сурчт шүү дээ. Ер нь угаасаа манай ээж эмээ хоёроос бусд нь бол манай ах ихчгээд ер нь бүгд энд өгдөг байхгүй. Тэгэл одоо эндээ л. За нөө яг анх тэгж хөгжимтэй холбогдоод яг дуу хийж эхлээд хамгийн анхны гаргаж исэн дуу нь хэдэн он ямар дуу байсан бэ? Яг бүрэн хэмжээний яг жинхэнэ уран бүтээл гэж бодох юм бол 21 онд анх нэг клип хийжсэн юм аа. Хөрсгөлд одоо манай хөрсгөлд аймгийн төвд нэг студи байдаг байхгүй. Одоо тэр үед Mama Entertainment гэдээ байсан. За. Тэнд одоо тентхийн саунд инженер ерөнхий продюсер уугнаа гэдэг ахуйтай уулзаад тэгээд ярилцаал за ингээд нэг дуу хийх гэсэн юм ахаа гэдэл. Тэгээд тэрүүнээс зөвлөгөө аваад тэнд анхныхаа дуу хийчихсэн клиптэй. Тэгээд дууны нэрийг бол хэлмээр байна. Тэр одоо болтол байгаад идэв л санаа зовоод идэв. Сүн төвчдөг дуу чинь хэддэг дуу нэ? Тэр мэдхгүй одоо хийддэг ч дуу өчнөө л юм хийжээс ч дөө тэрнээс өмнө 21 оноос хойш яг 4 жилийн хугацаанд гэсэн юм уу? Яг өмнө нь бол яг зөвөр нэг гэртээ сонирхогч байж байгаа л одоо нэг хэдэн мөрөвччээл нөгөөх аян дээр өглөөл ингээл фэйсбүүк дээр оруулдаг байсан байхгүй. За. Тэгээд яг дуу хийж эхэлсэн гэвэл одоо 21 онд анхныхаа яг албасны нэмийг хийж үзээл. Тэгэл тэрнээс хойш одоо нэг өмнө болохоор ингээд суманд надаас өөр яг тэгж сонирхдаг хүн байхгүй болохоор нэг хөгжих боломж байхгүй. Яаж их хөтрөө болохгүй. Тэгээд тэнд очиод хэдэн залуучуудаа танилцаал бас адилхан дуу хүрээдэг залуучуудаа танилцаад тэгээд тэндээс бас нэг жоохон ч гэсэн туршлага аваад за энэ хүмүүс бол юм байт юм байна да. Иймэрхүү юм хийж болох юм байна да гэл тэр цагаас хойш л энэ шаргуу явсан. Тэгээ ямар гоё мундаг өөртөө ихтэй ихсэн тий. Хүмүүс чи яг нөгөө нэг хэдэд тустай бас ингээд найзууд хоорондоо л ингээд өгөлдөг ч юм уу хүчтэйгээ ингээд яадаг. Тэгээд нэг олон нийтэд дэлгэж чаддгүй нэг юм айцтай байгаад байдаг штеп. Яг тийм айц ерөөсөө байгаагүй юу анхнаасаа. Тийм айц бол яг анх бол байдгүйс. Гэхдээ яг
тэгэхээр гоё юм шиг санагдал. Одоо нэг миний хөглж байгаа бичлэгийг үзчихээд хүн хараад юу гэх болж гэдэг юм аа. Намайг юу гэж бодох бол гэж яг тэрэн дээр амар нэг тэгж асуудал гардаггүйс яг тэгж боддог байжгаад анхны ганц 2 бичлэг оруулаад тэгэл нэ ангийн хүүхдүүд сургуулийн ах нар гэрэх мэрэх үзэн штэ. Ая тавьж байгаа л уцааны газар тогтоож тавьж байгаа л үгэлцэн. Тэгэл сургууль мургуул дээр дээд ангийн ах нар багтаа дууд чуржил аханд одоо нөгөөх нэг үгэлч. Нөгөөд дуулаагч гэл. Тэнгүүт тэр нь гоё ч юм шиг санагдал. Эсвэл ингээл шоолооч байгаа шиг мэдрэмж авал. Тэгэл ямар тач хийгээл яваал гэдэг байсан. Хийгээл яваад байна гэдэг чинь бас нэг юу агаад нь штэ. Одоо шинж чанар агаад нь штэ. Яг ингээд хүсэж байгаа зүйлийнхаа төлөө ингээд. Тэр ер нь бол буруу ч гэсэн хөдлөх ёстой л гэж боддог л. Заавал ингэж жагаад ийм хийчихвэл зүг болох гэж ерөөсө боддгоо. Ер нь бодлоо гэж тий. Окей. За дуу гаргаж ирснээс хойш ер нь яг тэр үедээ бол яг ойр дотны хүмүүс нь бол яг дэмждэг байсан байж таарж штэ. Ер нь ихэнх тодорхой хувь. Манай ээж бол маш их дэмждэг. Одоо ч гэсэн. Тэр үед гэсэн манай ээж амар дэмждэг байсан. Тэгэхээр яг нөгөө ойр дотны хүмүүстээс ингээд дэмждэг хүн байхад тэгэл айгу гоё урамтай байдаг. Тэгэл гоё урамшаал. За сошиал буллид ер нь хэр хүртэж байна да? 23 онд 247 дахь клуб гэдэг дуу гарах яг тэр үед нөө cover гарч ирсэн шүү дээ. Тийм. Яг тэр үед бол бас сэтгэлээр бол амар унжаасан. Яагаад? Одоо нэг хүмүүсийн коммент бол ингээд харахгүй гэж бодсон боловч харагдаад байдаг байхгүй. Яагаад ч юм ингээл дараал оронгот доорнаа тий. Энэ 3 хүүхэд ингээл энэ залуу гаргаад ирсэн ингээл. Тийм дэр чи яг нэг тэр хүртэл яг ингээд миний хийцэн тийм их юм яг үгүйсгэж байгаа болохоор тэрэн дээр амар нэг хэсэг жоохон тэрсэн. Тэр 3 хүүхэд бол юм утаг л те. Тэгж хүлээж авч байгаа хүмүүст л амар урам гарсан та. Тэр 3 хүүхэдтэй холбоо барьсан уу ер нь? Нэг амар холбоо бариагууд яг хуу ганц нэг чат бичээд өнгөрцөн байж байгаад саяхан нэг студ дээр таарсан. Тэгээ юм ярьж сууж байгаа л өнгөрсөн. Гэхдээ уг нь бол тэр 3 хүүхэд яг чиний дуунд дуртай болохоор дуртай дуугаа бүр ингээд цээжлээд цаг гаргаад зориулаад бичлэг хийсэн байж таарч штэ. Мэдээж хийсэн уран бүтээл чинь чи өөрөө байгаад байдаг чамаас гарсан үг. Тэгээ чиний бүтээл тэр хүүхдүүдээ ингээд дуртай болгосон болохоор л тэгж байгаа штэ. Тий харин хүмүүс ямар муухайгаар. Харин хүмүүсийн яг тэр нэг хэлж байгаа тэр яг хүлээж авч байгаа тэр сэтгэхүйн тийм байсан юм болоо. Өмнө нь яг намайг одоо тэр тууч яг нөө маст амар хүрсэн штэ. Тэнгүүт манай сонсогчд л нааг амар өмөрсөн. Тэр үед миний YouTube channel-ыг дагдаг байсан 40 мянган сонсогчдод баярлалаа. За баярлалаа. Үнэнчээр хамт байсан баярлалаа. Тэр үед бол маа сонсогчдод амар өмөрдөг байсан. Тэгэл нэг бахан морины зураг мөрхтөө хүмүүс орж ирэлаа. Надад чинь 3 хүүхэд гаргаад тэгэл. Тийм юмд амар. Тэр үед чи гоё юу яах байсан юм шүү. Тэр үед нь тэгвэл шууд нөө 3 хүүхэдтэй холбож байгаа тэр 3-таас зориулж яг ингэж дуу зохиож өгснөө. Бас ингээ продюсингийн ажил эхлүүлж бас болох байсан юм шүү. Ер нь тэр талаар сонирхож байгаа юу? Продюсингийн ажил хийж үзсэн. Гэхдээ одоохондоо бол арай биш юм билээ. Эхлээд өөр дээрээ сайн ажиллаж сураад тэгээд дараа нь хүн дээр ажиллах юм байна. За. Тэгээд яг шууд тасалцсан уучлаа. Шууд нэг асуулт орж ирээд Ref DJ гэж юм байгаад байгаа шүү дээ. Би намайг бас жоохон байхад нөгөө Ref Dimbe байсан байхгүй. Тэнгүүд яг Ref Dimbe бас яг угаасаа л сонсож өссөн яжаад ахтайгаа өссөн болохоор тэнгүүд одоо яг Ref DJ гэдгээр яг тэр үеийнхээ яг Ref Dimbe шиг хിവэрээ ингээл би нэг хараадаг. Тэгээ нэг иймэрхүү байдаг шүү дээ жоохон дайралт мэдээч ингээд сэтгэл санаанд нөлөөлөх үе зүг хэлдэг. За тийшээ ороод сэтгэл зүй талаас яг яаж одоо ер нь одоо Ref DJ-гийн одоо тэр үг ингээл хоорондоо ингэж байгаа тэр зүйлс яг ямар хуу шатараалаар яаж явж ингэдэм юм бол яг жигнэсээ муудалцах тохиолдол байдаг ч юм уу тиймэрхүү юм байгаа. Яг тиймэрхүү юм бас байлгаж болдог л та. Яг нэг тэг яг үнэхээр доргонтэй гэж харж байгаа юм бол тэгэл. Чихнээсээ л үздэг байх л та. Яг анх яг Ref DJ-д орсон шалтгаан маань болохоор юу байхгүй. Нэтлэг цагаан сарын дугаарыг үзчихэд ийм болж байгаа юм байна гэд би ч юм бас Ref DJ амар үзчихсэн YouTube-ээр. Тэгэл за окей энийг очныг үзье гэл. Тэгээ нэг яваал очисон чинь Season 1-ийнх нь хэд дэх дугаар дээр ч очдог лээ.
Тэгээд очсон мессежээр мовчаах та өмнө бас би нэг студентээр уулзчихсан байхгүй. Миг ахтаас биччихээс тэгээд наашаа гарч ирээд камерны хажуу зогсож байгаа. Камерд хүртэх газар зогсож гээд. Тэгээд яг мовчаах хажуу зогсоод яг тэр үеийн тэр сизнийхэн тэр дугаарынх нь бичлэгэнд орж ирсэн. Тэгсэн харин дараагийнхан дугаарыг үзчихэж тэрэн дээр намайг хийцсэн мэдээ. За. Тэнгүүт нь л түн зүгээр гэж хат гэж бодоод би ч уурлал нөгөө гай майлын чат учаал payback штт. За. Тэг payback чатчлоо хойлоос дуулзаар нийлээ муудалцаал. Тэгээд хэд хоногийн дараа уулзсан. Тэгтээ гоё уулзсан л та. Гоё өвтэй уулзаал студ дээр нь очивол би бас нэг хэрэглэхгүй болсон нэг 2 микрофон студ наач өгөөл бас ингээ адилхан залуучууд гээд гоё ойлголцоод тэгсэн харин дараагийн дугаар яригдал спешиал дугаар season 1 орох уу гэлтэхэр арай орчт юм уу гэж. Тэгэл тэр дугаар дээр анх ганцаахт баталцсан амар шалгасан. Тэр чинь анхны юм цаас эвгүй билээ. Би ч яг нэг үдчихснээс өөрөө бичиж үзээгүй болохоор яг ингээд олоодо батал хийсэн үнтэй баталдах байсан. Сонир юм билээ. Тэгэл season 2 дээр бас орсон. 2 батал хийгээд гарсан. Сүүл даваадлаа. Баталтаа тэгээд юу хасагдсан шүү дээ. Тэгээд тэрэн дээр бас нэг хүмүүс жоохон санал хуваалт зөрчилдсөн л байлээ коммент дээр. Утгам өх ингэсэн байна гээл, тутгам өгтгцэн байна гээл. Тэр өдөр бол угаасаа яг тэр баталт реф дивжгийн л ер нь очсон байхгүй. Тэр дугаарт яг амар цастаа хүүт өдрөөс анхны тасмас орж илөө. Тэгээд цөөхөн үнтэй баталлал тэгэл халах ташилтаараа payback нь даваадлаа. Дэлсэн ялсан. Тэгтээ тэрэнд бол би ерөөсөө харамсаг үлдээ тэгэл болол өнгөрч байгаа юм шүү дээ. Тэгээд комментэн дээр хүмүүс жоохон тэгээ санал зөрөлдсөн мессеж. Тэрний дараагийнхаа батал дээр бас даваадлаа. Над дээр панч хайцсан байсан юм аа. Над дээр ч гэж яг нэг отгом их ингэчлээ гэсэн хүмүүс рүү та нар тэгээ ирээд дэмжихгүй яасан гэсэн нэг крайм байсан. Тэгээд тэрэн дээр жоохон амар тэнэг санагдсан л та. Зүгээр л тэр чинь коммент шүү дээ. Тэр ямар жинхнээсээ би очиод үүдээс нь очиод би ялах байсан шүү дээ гэж суугаагүй шүү дээ. Тэгс чинь та нар тэгээд дутхан хөгөөш дэмжихгүй яасан ингээл тэгж орж ирж байгаа надад л амар тэнэг ухаамтал санагдал та. Яг бас нэг панч болгож хилжээж болно л та. Тэгээд тэрийг би бас жоохон бороогаар ойлгосон байж магадгүй. Тэр үед бол яг хувьд хоёр гар ураал амар батал боллоо гэж салсан. Одоо бифтэй юм уу ер нь жоохон амьдрал дээр. Бифсэд тахч байх уу? Нэг тийм угаасаа дотн харилцаач байхгүй. Яг тийм нэгээ харахаар дургу үрдэг ч юм байхгүй л та. Зөв. Окей. Нүүн түрүүн тэгсэж яг нэг дургу үнтэйгээ таарчих юм бол бас ингэ жоон сэтгэл санаанд нөлөөлөх юм байдаг гэд. Таарч ийсэн юм уу? Яг дургу үнтэйгээ таарах биш яг батал хийчихэд дургу болж исэн юм байгаа. Тэгээ угаасаа би чи 3 хүн батал хийсэн шүү дээ. За. Тэр дундаас нэг нь л юм байна тий. Батал хийгээд дургу хүндээ дуртай болж исэн ч бас үе байна. Би ганцхан амар дургу шүү дээ. Одоо үдчихэж байгаа бол sorry. Ямар дургу байж байгаа бол баталтаа л тэгэл хүлэн зөвшөөрсөн л доо. Угаасаа чадварлаг хүн бэлээ. Реф дивжидэр нөгөө нэг юм юу шүүлтэн нөгөө нэг яг үзэгчдийн алга ташлалтаар ингэж явд юм байл шүү дээ. Яг тэр нөгөө нэг алга ташлалт ингээд ихийг ингээл амар сонсох мэдрэмж тэгээд бас ингээд яг алга ташлалгүйгээр ингээд хасагдж байгаа мэдрэмж бас ингээд амар нөлөөлөх үе ерөн сэтгэл санаанд яг ингээд би муу юм бахтаа тэр гэж бодогдвол. Тийм бол надад бол байдаггүй шүү дээ. Би өөрөө тэгэл байгаа л тэр юм чи. Би бичсэн л одоо миний чадчих юм тэр юм чи тэгэл хүмүүсийг хүлээж авч байгаа. Тэрийг бол тэгэл тэр зэх хугацаанд үлдэн шүү дээ. Нэг тэгж юм боддог. Реф дивжиг ер нь одоо яг ийм хипхоп артист хүмүүс, рэпер хүмүүсийн хувьд ингээ хүмүүс тэгдэг шүү дээ. Реф дивжид ороод ингээ сайн баталдаг байх юм аа, сайн рэпер болдог тэр гэдэг ч юм уу. Яг тийм одоо левел ап хийх зүйл яг ингээд скиллээс сайжруулахад хэрэгтэй тэмцээн гэж боддог. Яг уу зүгээр батал бол байх ёстой хипхоп скиллтэй яг хийж чаддаг байх. Яг хипхопын нэг хэсэг шүү дээ уусаа. Гэхдээ яг батал хийгээд сайн рэпер болно гэсэн үг биш. Батал хийхгүй байлаа гэд муу рэперч болно гэсэн үг биш. Яг зүгээр л хипхопын нэг хэсэг байдаг юм байх ёстой ч юм. Тэ. Түүнээс яг амар батал хийгээд
мундаг рэпер болно гэж байхгүй л та. Батл хийдэг байлаа. Үнэхээр сайн панчлайн бичдэг. Гоё батл хийдэг залуу байлаа гэхэд ай тавиад аян дээр гоё үгэлж чадахгүй, аян дээр гоё дуулж чадахгүй тохиолдлууд бас байна шүү дээ. Тийм хүмүүсийг харсан сая рэп дэвчээс. Тэгээд хоёлын зүгээр шууд одоо гол ярьдаг нөгөө нэг нэвтрүүлгийнхаа асуултууд руу оръё заяа. За эхний асуулт маань ерөнхийдөө 10 жилээс эхэлдэг байхгүй. Тэгэд 10 жил одоо ингээ хөвсгөлд ингээ өнгөрүүлсэн гэж байгаа шүү дээ. Тэнгүү за хөвсгөлд болохоор одоо орон нутгийн 10 жилийн сургууль дээрлэхэлт хэрэгсэн бэ? Эсвэл та яг өөрөө дээрлэхэгч байсан уу? Эсвэл дээрлэхүүлж ирсэн үү? Яг уу маань суманд бол ерөөсөө тийм яг 10 жилийн дээрлэхэлтийн асуудал л ерөөс нэх байгаагүй. Тийм би бол нэх дээрлэхүүлж байгаагүй, дээрлэхэж байгаагүй. Тийм яг уу зүгээр нэг насны зөрөөтэй хүүхдүүд хоорондоо нэгийг шоглох юм бол байдаг шүү дээ. Түүнээс нэг тийм амар дээрлэгээл чи тийг ингэж маргааш тэгээрээ ингээрээ гэл халаасанд байгаа мөнгө төргийг аваад явдаг тийм бол байгаагүй. Тий. Тэрнээс хойшоо коллежид сурахад бол байсан яг уу. Баг зэрэг. Аль нь байсан бэ? Тэр бас курсын юм л та. Тий анх нэгдүгээр курст орж ирж байхад одоо ах нар доожрэл за одоо нэг стипенд гэж юм тэгэхэд сарда ордог байсан шүү дээ. Стипенд үү? За. Тэгэхэд одоо мөнгө буухаар чэтэд нөрөө гээл. Тэгэл орой ингээл дотор ойронд би ядчих дотор ойронд байдаг байсан юм авшигч. Тэгэл орж ирэл ах нар ганц нэг зөхиод гардаг ч юм уу. Тиймэрхэн бол байсан. Тэгээд манай курсээс доош бол одоо ер нь гайг болсон юм шиг байлээ. Саяхан би бас сургууль дээр нэг очиод ирсэн. Ер нь тийм байхгүй одоо дотор армаарч гэсэн бүгд ингээд юу атсан. Камертай болцсон. Тэр үед бид нар ч өнөө гадна 0 ордог. Тэгэл оройд 10 цагийн тооны үед одоо 0-д бас ганц нэг зохиолдог ч юм уу тиймэрхүү юм болдог гэсэн. Одоо л тийм байхгүй ерөөсө бүтэн камертай болцсон. Байнгын жижигүр багш нарын хяналтанд. Одоо л гайг болсон мөлий. Одоо тэгээд төгсөж байгаа шүү дээ. Төгсөөд одоо ингэ том ах эгч нар ингээл болдог шүү дээ. Тэнгүүд буцаагаад одоо тиймэрхүү үйлдэлээ гаргаж ийсэн үү? Яг тэр тал дээр ямар хүн үнцгтэйсэн бэ? Мэдээч муухай байгаа шүү дээ. Яг тэрийг ингээд биеэрээ мэдэрч хахад яагаад ингэж идэм бол доо гэл тухайд ингээл тэгнэ. Тэгээд тэрнээс хоошоо ямар хариултал авч? Яг гоо тэрнээс хоошоо бол дүүнерт бол нэг тэгж гар мар хурж байгаагүй. Яг гоо тэр үед яг миний боддог байсан бол юу гэхээр ах нар бид нарыг ингээд дээрлэх чинь тэдний ярьж байгаа юм нь болохоор та нар ингээд багш тэлж болохгүй, та нар асуудал гаргаж болохгүй. Бид нарыг бас ингэдэг байсан. Бид нар одоо та нар бол жаргалтай байна ч гэдэг юм уу те. Бид нар бол бүр ингэдэг байсан, бид нар ингэдэг байсан гэл тиймэрхүү юм ярьж байгаа байхгүй. Тэр нь биднэрт орж ирээд бид нар бас нэг ах болонгуудаа дараагийнхаа дүүнерт бид нар ингэдэг байсан. Тэгээ бид нарыг ах нар ингэж зоддог байсан. Та нар гэх юм бол тэд нар чинь бас дахиад дараагийнхаа үед яг нөө биднээс авсан юм ингэх гээд байна шүү дээ. Тэгж бодоод ер нь их гэхдээ бол хит дундаа орж ингэж найдвархдаггүй байсан. Ах бол ах дүү бол дүү яг тэгэл явчихдаг гэсэн. Түүнээс тэгэл барьж аал зохицодод тиймэрхүү асуудал бол ер нь гаргадаг байсан. Яг зөв үнцгийг нь олж харсан ба шүү дээ. Тэр бол ер нь яг миний одоо яг юм болгон дээр ер нь амар их юм дээр анзаардаг юм баггүй. Өмнө би ингэж юм чинь гэдэг юмыг одоо ах нар ч юм уу ихч нар амар их ярьдаг баггүй. Одоо ингээл за нэг ах үтэйгээ юм яриа суухаар одоо ах нь чинээсэн дээр тэгжсэн чи тэгээд алдчихвал энэ тэргээл бас ярьдэн штэ. Одоо ингээд тэртгийн ингээд санаад ав гэж ярьдаг. Тэрий чим тэр хахад бас ах нь яг миний насан дээр байхад нь бас хилжил байсан баг. Чи ингээд алдаа шүү гэл. Тэгээ ах өөрөө бас тэгэл хайн гавж байгаа л алдсан ба штэ. Тэгээ манус бид нар ч гэсэн одоо тэгэл тэрийг яг алдж ийж тэр замаар нь гарч ийж мэддэг болохоос хүнээс сонсоод мэдхгүй л бах л та. Яг надад л тэр ч жоо хоёр талтай юм шүү. Яг үнэхээр тэгж ярих нь зөв үү? Тодорхой бүр яг үнэхээр яг бат алддаг юм биш үү? Бүр яг одоо муу зуршлууд ч гэдэм үү тийм ингээл хэрэг төвхт ороод одоо зохион тийм ойргон зангаасаа болоод асуудалд орж байгаа ер нь репродуктив байна. Ийм тийм хүмүүс зөндөөлөө шүү дээ. Тэгвэл яг олонний танил болох жоо
хүний хувьд болохоор бас яг ерөөс туулахгүйгээр яг тиймэрхүү тодорхой байдаг юмнуудыг ойлгож аваад тийм. Тэгээ ер нь хоёр талтай юм дөө. Одоо тэгвэл одоо хэрэг Одоо юу хүрээлэлд дээрлэхэлд одоо тиймэрхүү ажиглагдаж байна уу? Надад бол нэг тийм дээрлэхэлд бол нэг өөрт маань бол мэдрэгддэг. Тэгтээ бас яг нэг утлаа үнэ ингээл нэг хүнд гар болох гээд ятсан хүмүүс байдаг л та. Одоо ингээд утлаа үнэ хипхоп сонирхдаг. Өөрөө нэг хийгээд ууж цагаад өндөөс юм байхгүй. Тэгэл ингээл нэг хүнд гар болцсон. Ингээл дээрлэхэл одоо тий нэг базаал темирхэн хүмүүс бас анзаардаг. Сонсогчд нь ерөнхийдөө насны ангиллаар нэг харж ирсэн үү? За нэг юм байт юм байна да гэд хэр одоо нөө YouTube студио гэдэг аппликейшн дээр манд гарч ирдэг байхгүй. Сонсогчдын ер нь 60% нь бол 17-оос 28 нас. Ер нь өсвөр насны хүүхдүүд бас хөвчлэн их сонсд юм шүү дээ. Тэнгүүд өсвөр насны хүүхдүүдийн ингээд нүдэн дээр ингээд айгүйх байгаа шүү дээ. Тэнгүүд тэр хүүхдүүдийн тал дээр ерөнхийдөө яаж инфлюенс хий да гэж боддөг вэ? За нэг иймэрхүү үлгэр дуурайлтай ийм хүн байх юмсан гэдэг нэг тийм бодлого бас хүмүүст байдаг шүү дээ. Таних болохоор юу вэ? Минийх бол яг нөө би бол зүгээр нэг заавал хүүхдэд зориулж юм хийхгүй шүү дээ. Тэг өөрийнхөө хүссэн юмыг хийж байгаа тэрийг хүүхдэд сонсож байгаа. Тэгээд тэднэртээ бас нэг мессеж өгөх гэж хаяа бас дуу хийдэг. Одоо нөө волкох болж гэдэг юм уу? Тиймэрхүү бас яг нэг мессеж өгсөн залуучуудад мессеж өгсөн тиймэрхүү дууран бүтээл бол хийдэг. Нэг бас нэг зөвөр нөлөөлөх гэж. Мод туршилгүй байхыг л уриалж байгаа. Тий. Гэсэн үг шүү дээ. Тий. Одоо ер нь бол миний дуу болгоны аль нэг хэсэгт нь ч юм уу би бол ер нь харт юм хэрэгэлдэг гэдгээд ер нь дандаа ялдаг байхгүй. Тэгээд бас тэр юмнаас хол байхыг гэсэн ер нь 9 дууныхаа 8 дээр нь хэлдэг. Хип-хоп дуу ивэл тэрний 8 дээр нэг тэр мессежийг бол ер нь байнга өгөх гэж хичээдэг. Бүр яагаад тэгж маш их хичээж байгаа юм? Яагаад тэгж яг миний хамгийн дургүй юм болохоор тэрэн дээр би амар их одоо акцент өгдөг байхгүй. За одоо энийг л одоо хүүхдүүд оролдох юм бол юм болно одоо гар хөлөө тайруулж байгаа тэрнээсээ салцтгаа болцсон хүмүүс зөндөө шүү дээ. Тийм болохоор л тэнд тэгж байгаа. Тэгээ угаасаа манай ээж надад амар цагтаа байсан юм аа. Чи одоо ингээд хипхоп сонирхоод ингээд рэпер болж байгаа. Иш тишээ олон хүнтэй уулзсан танилцсан. Тийм нас л холоогаараа гэл. Тэгэл ээж хөвгөнд орол бас ээж нь хэлж чадахгүй байгаа айл хүүхдүүдэд ээж чинь хэлчихэл гэж боддоо шүү дээ. Одоо тэгээд ээж нь хүртлээг ингээд энэ салбар руу орох юм бол иймэрхүү зүйл байж магадгүй шүү гэж анхааруулсан гэж байгаа шүү дээ. Тэнгүүд бас ингээд ажиглагдаад мэдсэн байна гэдэг гэж байгаа шүү дээ. Тэгээд яг одоо үнэхээр тийм анхаарлын төвд аваад болохгүй шүү гэдгийг байнга сануулж хэлэхээр асуудал болцсон гэсэн үг үү? Тий, энэ бол сануулж хэлэх ёстой асуудал угаасаа. Би одоо 22 онд гэхэд нэг студ дээр очивол ингээл дуу хийж яхад хажуугийн студ одоо хэдэн залуучууд нэлчээд газ нэлдэг ч юм тий. Янз бүрийн юм хэрэгэлдэг тиймэрхүү тохиолдлуудыг бол маш олон удаа харсан. Тэгэл нэг хүнтэй танилцал юм яриа сонгод чи юм хэрэгэлт юм уу хөшөө ингээд асууж байгаа шүү дээ. Тэр өөрөө хэрэгэлдэг хүн л надаас асууж байгаа байхгүй. Ер нь бол тиймэрхүү юмтай байнга таардаг. Ер нь байнга ингээд эргэн тойрны хүмүүс дунд тохиолддог юм. Тэгээ тэрнээсээ хамааралтай ч болцсон. Эргэн тойрон гэхлээр яг энгийн амьдралын эргэн тойрон уу эсвэл яг энэ салбарын эргэн тойрон? Энэ салбарын эргэн тойронд бол байгаа. Бас энгийн амьдрал одоо надад энгийн амьдрал гэж байхгүй шүү дээ. Яг хоо ар гэрийн амьдрал гэж нэг тустай энгийн амьдрал гэж яахгүй надад хипхоп амьдрал гэж байгаа шүү дээ. Одоо яг ингээл хүрээл найзууд ч гэсэн тийм болцсон. Ингээ уулзахаараа хөгжим ярьдаг дандаа. Тэгээ 10 жилийн ганц 2 найз бол байгаа. Тэгээд бусд нь бол одоо яг хүрээл бол яг тийм болцсон. Яг нэг хөгжим дуу хоортой холбоотой. Тийм болохоор тэгэл байнга л тийм ингээл тойрол явж байдаг л та. Тэгэлөө чи хэрэгэлж штэ тий. Ингээд үзчих. Тиймэрхүү тохиолдолтой бол олон удаа тарчсан.
Тэгээд би бол тэрнээс айгаад идэм үү бас. Тэгээд нэг хэрэгэлжүүл би одоо тамхи татдаг манай ээж мэдэхгүй л дээ. Яг үдчихэл яах юм. Тэгээд би яг анх тамхи одоо үдчихэвэл тэгэл угаасаа үдчихэн л дээ. Мэдж байгаа. Тэгээд анх тамхи татчаад тэгэл нэг анх ингээл ангийн найзуудтайгаа уулзаал ингээл тамхи татал тамхинд орж байгаа шүү дээ. Одоо надад тамхи хамгийн хэрэггүй юм болчиход байгаа байхгүй. Би өмнө нь одоо 2 жилийн өмнө үгэлж чаддаг байсан дуугаа одоо чадахгүй байхгүй. Амьсгаа авч чадахгүй. Яг тэгээд болиё гэд болж чадахгүй. Тэгэхээр хар тамхи бол наг тэрнээс илүү охирож, илүү донтуулах байх гэж боддтой. Сая нөгөө хипхоп амьдрал гэдээ ярьлаа шүү дээ. Уран бүтээлчийнхаа хувьас мэдээж одоо уран бүтээл рүүгээ чиглэж байгаа. Яг дан уран бүтээлээ хийгээ явж байгаа амьдрал гэж хэлж болно. Тэгэнгүүт бас нөгөө нэг тийм хиллэг байдаг шүү дээ. Би хипхоп хүн, би хипхоп ийм хүн гэл нэг тиймэрхүү. За хипхоп амьдралын хэв маяг гэж ярьдаг. Тэнгүүт хипхоп амьдрал гэж яг юу хэлэх вэ? Миний хувьд бол яг миний хүсчээсээ хипхоп амьдрал одоо миний амьдарч байгаа амьдрал байхгүй. Зүгээр л хөгжим дээрээ бүх анхаарлаа өгдөг тий. Зөвхөн хөгжим мэддэг өөр юм санаа зовхгүйгээр хөгжим хийдэг, дуугаа хийдэг, дуугаа дуулж явдаг. Тэр л миний яг хүсчээсээ хипхоп амьдрал түнэс яг тийм хүнд биш л тий. Нэг тийм стритлэг биш. Зүгээр л хипхоп хүн байж болж чадахгүй хаа. Одоо яг хүмүүс янз янзаар л хэлдэг л дээ. Хипхоп хүн бол юм байх хэвээр, тийм байх хэвээр гэл. Зүгээр л хипхоп амьдралаар амьдрчил дуусгая та гэхгүй. Яг уран бүтээлдээ л анхаарлаа хандуулдаг. Тэрнээс биш нөгөө нэг хипхоп хүн гэхээр л ингээл танхаарал ингээл юм байхыг хэлэхгүй байх нь шүү дээ. Тэгээ ер нь бол тэгж үдсэн л дээ би ч одоо нэг хэсэг яг хипхоп хүн байх гэж хичээгээл те. Хүн харагдах гал заавал нэг амар хүлэггээр өргөн өмсч өмсөөл тэгдэг үе бол байсан. Тэгээд яг уран бүтээл тал руугаа жоохон ороод ирэхээр тэр нь бол их хэрэггүй юм байл л да. Надад бол маа нэг ахгүй бас яг тэр тал дээр ярьж байгаа байхгүй. Одоо хэнийг хэлээд явах вэ? Гэхдээ чи цөөхөн таалагдаж олон хүнд одоо хинч биш мэддэхгүйгээр үлдмээр байна эсвэл олон хүн тайрлагдаж цөөхөн эдүнд үгүй ядагдмаар байна гэж. Тэгээд тэр үгнээс их юм ойлгож авсан. Одоо жишээлбэл би яг жинхэнэ хипхоп хүн гэл хипхоп хүн байгаал. Тэгээд нэг хипхоп хүрээллийнхаа тий хипхоп хүмүүстэй таалагдаад бусд нь ингээд мэддэхгүй хинч бишээрээ үлдэх бол миний хүсчээс амьдрал биш. Тэр хүмүүс одоо тий наваг хайрандууд дуулаач гэдэг юм уу? Хипхоп хүмүүс наваг үзээ атсан ч хамаагүй тэрнээс олон хүн намайг хайрлал. Тэр миний хүсчээс амьдрал. Nice. За хайрын дуу гэсэн чинь хоёлоо хайрын талаар ярих уу? Анхны хайр байсан бас угаасаа байдаг юм л та гэхгүй. Анхны хайрууд гэхдээ амар байсан. Хайрууд юм уу бүр? Тийм бүр хайр. Хайрууд гэж хэлэх юм уу? Олон юм уу? Анхны хайрууд биш ээ. Анхны хайр. Тийм анхны хайрын дуунууд олон байдаг л та. За тэр анхны хайрдаа зориулсан уу? За. Анхны хайр бол бүр жоохон байсан л та. Одоо 7 дугаар ангид байх тийм үү бүр жоохон. Тэгээд 9 дугаар анги хүртлөө ирэхэд. Тэгээд манай нөгөөх маань харин шилжиж явдаг дээ. За. Тэгэл яг хоо шилжиж явснаас нааш нэг 2-3 сар хартдаг байсан. Тэгээд нэг өдөр бүх юм тоссон та гэж. Манай анхны хайр бол гэхдээ яг миний сонирхлыг амар дэмждэг байсан. Нэг баяр болдог ч юм уу эсвэл удаа уулзахгүй байжгаад нэг уулзахаар ингээд дандаа тэмдэглэлийн дэвтэр бэлгэлдэг. Яг ингээд нэг юу гэдгийг мэддэг. Тэгэнгүүт одоо холбоогүй юм уу ерөөсөө? Одоо хот холбоогүй. Одоо юу асан бэлээ л дээ. Нөхөр хөхт болсон бэлээ. Тийм. Та чинь тэгэхээр хэдтэй лээ? Би 21-т шүү дээ. Манай анхны яар 22-т. Чи надаас дүү байсан байна. Би жоохоо. Дүү байсан юм бэ шүү дээ. Та гэдсэн чинь за мэдв. Юу хийгээд байна да. Харин хүмүүс та гэж хэлдэг. Одоо тэгээд мартсан уу? Одоо марталгүй байх үү. Тэгтээ нэг анхны юм бол угаасаа байдаг шүү дээ. За анх тэгжсэн даач гэдэг юм уу те. Яг тэрийг бол мэддэг. Тэгтээ одоо л ерөөсөө сандаггүй.
Одоо тэгвэл хайрлагдаад яг тийм хостой болохыг хүсэж байгаа юу? Хостой болно гэдэг чинь одоо нэг хайр гэдэг чинь өөр. Хайрлалцаад амьдрах хоёр чинь бас өөр гэж. Одоо нэг хүнийг хайрлах ба шүү дээ. Тэ? Нэг хүн тайртай болоод тэр хүн намайг хайрлахгүй бол. Тэрэн дээр би өөртөө амар их эрсдэл үүрнэ л дээ. Яг би биедээ хайртай нэгээ ойлголцдог болвол тэр харилцааг бол хүн болгон л өсөх байх л та. Ер нь одоо яг гоё тийм харилцан гоёор би бинийг хайрлах хүн гараад ирэх юм бол гоё тэгж амьдрахыг хүсэж байгаа гэсэн үг. Окей. Харин тийм тэгхимсэн. За, хайрын дуу хийхээр эхний ямар ч байсан олон хайрын дууны мотивац нь анхны хайр нь байсан байна. Тэрнээс хоошоогоо хайр дурлалаас болоод ингэ шаналж исэн, шархалж исэн, одоо хэцүү мэдрэгжсэн яг хамгийн хэцүү нь юу байсан бэ? Ус мэдэржсэн л таараа штэ. Тэнгүүд энэ бүхтээс яг тийм хайртай хүнээсээ тийм мэдрэмж авах хамгийн хэцүү мэлээ гэдэг зүйл. Яг хинч биш юм шиг үлдэх хамгийн амар өдрөж. Одоо ч гэсэн яг одоо байгаа харилцаан дээр яг тийм тохиолддог байхгүй. Ингээл за нэг хэрүүл маргаан болоод байхад тэгвэл салаа. Тэгээ тэгвэл болий. Тэгээ чи угаас тийм штэ гэл. Яг өмнө нь яг ингээд яг надад чи өмнө хүртэл ингээл гаднаа ингээд гоё нэгэд гоё харилцдаг ч гэсэн дотроо ингээл надад амар дургу намайг амар үгүй яддаг байсан юм шиг тийм үгнүүд сонсох хамгийн хэцүү дээ. Яг төвчий аргагүй амар дургу өрмөрөдөг. Би бол ингээл тэр үнийг хайрлаж байгаа штэ. Хайрлал хүндлээл ингээл за энэ хүн яг миний цорын гац ингээд хайрлах хэрэгтэй хүн юм байна гэд юужс чи нэг хэрүүл болсон ш нөгөө маань. Тэгвэл салуусаа. Яг юу ч биш юм шиг. Яг тийм л байдалд орох хамгийн дургу. Яг тийм юм ч гэсэн өмнө олоод мэдэрчсэн. Тэгээ одоо тагч мэдрэхгүй байх гэж байна. Яа тэгээд гэж бодож байна. Тэг одоо тэр хөвний эго юм болоо. Эгонд дэлдээд яг хэцүү санаж байгаа гэж бодохгүйгээр зүгээр л ингээд эго орохын тулд тэгэж мухав хэлээд хомдоод байгаа гэсэн үг. Тэгэнгүүт нь тэрэнд нь ямар хариулт үзүүлдэг вэ? Тэр үед би бол амар ууралч чаддаг юм аа. Тэгээ нэг удаа амар уйлж утсан. Зүгээр ямар гомдоод уйлж утсан. Яг өмнө нь бол олон удаа ууралж үзчихэд тэгээ уурлаад бол яг нэг ойлгохгүй гэдэг. Мэдээ сүлдээ амар шантраад нэг удаа амар уйлж утсан. Яг өөр их наачд. Тэгээс муухай юм бэ гэдэг. Тэ. За, ойлгохгүй шүү. Ойлгохгүй. Эмэгтэй хүн гэж байгаа штэ. Тэнгүүд эмэгтэй хүний тал дээр ямар эмэгтэй хүнийг сайн эмэгтэй, ямар эмэгтэй хүнийг муу эмэгтэй гэж боддог вэ? Тэр ихтэй боддог штэ. Хайрлаж дурлах тал дээр шүү. Хайрлаж дурлах тал дээр үү? Тийм. Миний хувьд бол зүгээр л хариуцлагатай эмэгтэй хүн бол зүгээр. Гэр орны одоо гэрийн ажилд ч гэсэн те. Би өөрөө яг гэрт амар цэвэрхэн байгаад сурцсан болохоор тэр тал дээр бас амар их анхаардаг л та. Яг хуу хоолой идснийхаа дараа аяга угаашдаг ч юм уу. Яг бүх юм ингээд гоё байлгадаг. Одоо ширийн төрөхөд тоосгүй байх ч юм. Тийм л эмэгтэйнд хайртай. За муун тэгвэл. Муун тэгэл энэ эсрэг шүү дээ. Уран бүтээл хийж эхэлсэн цагаас хойш ер нь одоо ингээд олон нийтэд ингээд харагдаж эхэлж байгаа шүү дээ. Тэгээ энэ болгонд мэдээж ингээд их бага хэмжээгээр сошиал бүлий авч байгаа. Тэр болгоныгоо яаж даван туулж байна? Ер нь өөртөө л ярилцдаг доо яг тийм үед. Намайг ингээд ямар хүн хэлтэй нэш тэгэл энэ яг жинхнээсээ би яг тийм байгаа ч юм болов гэж бас бодохгүй байдаг л та. Ингээд дотроо л богшоод яваад байдаг л та нөгөөхөө гаргаж чадахгүй. Яг ингээд хүн харахад зүгээр юм шиг мөртлөө нэг дотор бодогдоод байгаа байхгүй. Тэр намайг тэгээ хэлсэн дээ. Тэнд нэг тим коммент байсан да гэл яг. Эсвэл бүр ингээд болчих ёстой ч юм болов гэж боддог ч юм хаяа нэг тим байд. Тэгэл аль болох тоохгүй байхыг л хичээдэг. Тэр сөрөг комментнуудыг уншсан ч гэсэн тоохгүй байхыг хичээж ийн гэсэн үг шүү дээ, тий. Тэгтээ зүгээр юу ячвал яа тий. Яг үнэхээр ингээл амар юм троллууч ингээл амар бичдэг юмсаа шүү дээ. Шууд хилчүүлээ тий. Би тийм бишээ, би юм бишээ гэл. Яг тийм юмнаас болоод би бүр нэг дуу хийж үзсэн шүү дээ.
Яг тийм хүмүүс зориулаад. Тэгтээ тэрийгэ цацаг үлдээ яг хийчихэл өөрөө сонсч л хэрэгтэй. Тэгэнгүүт одоо ингээл болчдөг ч юм уу дөө гэж боддог гэж штеп. Тэгэнгүүт тэр бодлын сарниулаад яг хичээх хэрэгтэй гэдгийг хүсэл эрмэлзлийг юу төрүүлж байна? Хөгжим ш дугасаа. Дуртай болохоор. Тэг яг өнөөдөр хүртэл ийм их цаг хугацаа хүчтэлмөр зарцуулчаад нэг гарын тэнэг коммент нөслөөд бас болно гэдэг тэнэгэлт. Ирээдүйн зорилго яг за би энд хүрчээд ахаад тийшлэндэ гэж байгаа яг хамгийн наадлынх нь юу вэ тэгвэл? Тэрийг ярихгүй. Гэхгүй. Одоо л зүгээр яг нэг амар хичээхгүй гоо. За. Тэгээ заавал би одоо ингээд ийм дуу хийгээд энийг ийм мөс төргээд гэж бол бодохгүй байгаа. Одоо яг хэсэгтээ зүгээр яг өөрийнхөө надаас юу гарч ийн яг тэрийг л гаргахыг хүсэж байгаа. Заавал яг энэ дуу ийм дуу хийгээд энэ хүмүүст сонсгоод ингээд олонд хүрэх гэсэн бодол бол байхгүй. Одоохондоо гэхдээ. Одоо яг нэг хамгийн сүүлийн асуулт жоохон хүнд санагдчих магадгүй. Эсвэл гүчиж магадгүй. За сэтгэл готрал гэдэг нэг зүйл байгаа шүү дээ. За сэтгэл готрал гэдэг зүйлийг ингээ хүмүүс амар их ярьдаг. Тэнгүүд сэтгэл готралыг юу гэж боддог вэ? Сэтгэл готралд өртөжсэн үү? Сэтгэл готрал чинь бас амар олон талтай. Яг юунаас ч болж яач сэтгэлээр унсан байж болно. Хайр дурлал ч юм уу, эсвэл өөрийнхөө гаргасан алдаанаас ч болт юм уу. Эсвэл нэг юм чадахгүй болол чадахгүй дуус готрно штэ. Тэгээ олон удаа яг хөө тэр бол яг хөө төр зур тохиолдоод өнгөрдөг юм л та сэтгэл готрол бол. Тэгэл нэг мэдгээд ард нь гарцсан байхад яг тэр үед сэтгэлээр унаагүй санагдсан штэ. Яг тэр үедээ л хүчтэй мэдрэмж авд юм шиг байна. Одоо салсны дараах мэдрэмж ч юм уу. Ингээл бүх юм хоосрол явчихсан штэ. Сэтгэл готролд бас хамгийн сүүлд гэх юм бол өмнө жилийн 6 сард юм уу? За. Амар сэтгэлээр унсан. Яа нэг тэр үедээ бас яг нэг сошиал бүлийнээс л болсон л та. 6 сард биш ээ. Тэр чинь юу юм бэ? 5 сард юм байна. Яг нэг Rocket Bay Flyer-ийн Beep-ний үеэр. За. Нэг мим хийдэг нэг тийм групп дээр миний зургийг 2023 гэснээр миний зургийг хийцэн. Тэгээд 2024 дээр нь плагин зураг байсан. Тэрэн дээр бүр 24 цаг яг бүр шүнж нойргүй би яг тэрийг бодож амжсан шүү дээ. 23 онд яасан гэсэн үг юм тэгэхээр? Одоо яг нэг л дуун дээр л байгаа шүү дээ угаасаа. Ааха. Тэнгүүт яг би тэрийг өөрөө яг сайн ч юм уу эсвэл муу ч юм уу яг альтлаар нь хүлээж авахаач ойлгохгүй яг амар их бодлого ширтсэн. Гэтэ нэрэн гисэл муухай тий хүн ингээл хөдөлмөрлөж байгаа шүү дээ. Сайн ч юм уу ч ингээд хүн болгон л хүсэл мөрөөдөлтэй. Ингээл мөрөөдлийнхаа дагуу тэрнийхээ төлөө ингээл хөдлөөл юм хийж яхад нь муу ч байсан сайн ч байсан гэсэн заавал тэгээд тэрийг нь яагаад ах хэрэг сонсохгүй бол тэгэл болчихно л үстэй тий. Тэгэл харгалч юм муухай. Тэгэл эцсийцэд бол яг тэр мимик хийж байгаа хүн бол өөрөө л амар хөрөлтөлтэй юм байл л да. Зүгээр л тийм хийгээ сууж яадаг. Яг тэр хүн одоо тэгэл ер нь одоо ингээд энэ комент бичээл ингээд үзээ яддаг хүмүүс ч юм бол зүгээр л амнаас нь гарч байгаа л нэг зүгээр халтхан л за гэж хэлж байгаатай л адилхан л үг штэ. Тэнгүүд нөгөө хүн яаж тусахыг ингээд харгалзаж үзэхгүй зүгээр л юу ч хамаагүй ингээд яриад юу ч бодохгүйгээр ингээд амар хийсэн. Тэгээд хүн гомдоогоод хүний сэтгэл зүйд ингээд нөлөөлөд байгаа гэдгийг ерөөсөө мэдэхгүй. Яг тийм үед яг зарим нэг коммент харчаад бүр ингээд бичээд орчмоор санагдчих заримдаа бүр. Чи хотлоо яриад штэ гэдэг. Яг зүгээр шууд фэйсбүүк руу бичиж ороод хоёлоо уулзаа чи хотлоо яриад штэ гэд хэлчмээр санагдаг заримдаа бол бүр. Тэгэл алдчихгүй тэгээд тэнийг л үйлдэлтэй тэр бол. Тэгэл хайд. Гэтэ яг тийм яг шууд бичиж ороод уулзчмаар үед бол бас байд. Тэрнээс л одоо ингээд хүний нүдэнд ингээд өртөөл олонний танил болж байгаа. Ингээл бага саа хүмүүс ингээл таньдаг болсон хүмүүс заавал тийм доромжлыг тисэх ёстой юм шиг бас нэг юм үүрэг даалгавартай юм шиг байдаг болч тээ. Заавал яг ийм имийг одоо жоохон ч гэсэн нэр хүндэх ч юм уу те. Заавал дагж ирэх ёстой юм шиг. Гэтэ уг нь бол гүйл ахaltaа. Монголчууд л яг ийм амир сүргүүр ингээл ямар ч хэрэггүй байх зэрэгсэд цаана хүнийг шархлуулж байгаа шүү. Хүнд хэцүү байгаа шүү гэж бодохгүйгээр хийгээд байдаг таал асуудал байдаг. Гадны улсад бол хэзээч тийм байдгүй юм байл л дээ яг судлаад үзэхэд.
Тэгээ канселдах хэвээр хүн бол амар канселдж чаддаг. Тийм. Манайхан болж чадахгүй шүү дээ. Тэгэхгүй зүгээр юм жижиг сажиг юмд ингээл анхаарал ингээд ингэж байхгүй. Сая гэхэд л одоо сонгуулийн үеэр секс цагаан богд гэж ярьчаад үнгүй тоглолт хийхэд нь бүгдээр очил үзчихлээ шүү дээ. Тийм байж тийм өөрийн гэсэн үзэл бодолгүй байж хүний үзэл бодол яг хүний хийж байгаа юм руу орж ирэх нь тэнэгэлтэй. Гэхдээ тэгэл хэд тийм байсан ч гэсэн гоё шантрахгүйгээр ингээд хичээгээд тэгэл явж байгаа шүү дээ тийм ээ. Гэтэ юу нэг юм хэлчихв. За. Би одоо хамгийн анхудаа ингэж амар дараахан яриа өрнөлт үзлээ. За. Тэгээ өмнө нь амар задгаа арчдаг байсан. Тэгэнгүүт л одоо хүмүүс ганц нэг удаас орж ичсэн л та энэ одоо юу яриад байгаа юм тэр гэл. Өнөөдөр бол яг 50 орчинд бас нэг 50 үнэтэй. Амар 50 яриа өрнүүллээ. Задгаа гэхээр хараалын үг хэлнэ гэсэн үг юм уу? Яг хараалын үг яг хэлхэн гэхдээ нэг амар хэлдэггүй. Бас нэг юу ч хамаагүй ярьчихэд идэгсэж байгаа одоо яг шууд нэр мэрийг хэлж байгаа л. Зүг тэгээд ингээд тиймэрхэн болдог байсан. Өнөөдөр ирж оролцсонд баярлалаа. Урилга хүлээж авсанд. Баярлалаа. Тэгээд ярилцаад их таатай байлаа. Тэгтээ нэрнгээсээ одоо нэг миний харж исэн өнцгөөс арай илүү өөр хүн байж таарлаа. Би болохоор за бас тэгж дүгнэлтээ хэлэх гэж шээ. Би ерөнхийдөө жоохон хипхоп амьдрал гэж хүмүүс ингээл ярьдаг штеп. Бас ингээл адилхан үзэгчтэй адилхан нэг юм бодолтой байсан байж таарж байгаа байхгүй. Тэнгүүтээ нэг хараал хэлээл рефтивчэд орол ингэж мэнгэж байгаа уюудыг нь харж ирсэн болохоор ингээд 50-аар ингэж ярихыг чинь харах байх их дэж байна. Зөгч байна. 50 ярих бас дэж байна. За, ирсэн баярлалаа. За, ирсэнд баярлалаа. За хоёлоо одоо иши баяртай гин. За. Баяртай.